Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. Амралтын өдрийн мэндийг хүргэе. Мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За, мөрөөдлийн нэвтрүүлгийг хаяглан олон 10 захидлууд ирдэг. За, энэ удаад бид бас захидлынхаа мөрөөр нэвтрүүлгээ бэлтгэхээр болсон байна. За, захидлын маань эзэн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажилладаг хүн байгаа. Ингээ бүгдээрээ дотгошоо орж захидлынхаа эзэнтэй танилцъя. За, мөрөөдлийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр Зөхөд Динж Хотхон ажиллаж байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа дотгошоо орсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар. За, сайн байна уу? Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байна. Манайд нэг захидал ирсэн Гүнжин лам гэж танад ажилладаг. Хуулийн зөвлөх үү, тий? Хэдэн давхар суудын бол орж болох уу? 207 гэсэн үү, тий? За баярлалаа. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байна. За, мөрөөдлийн нэвтрүүлэгт захидал бичсэн мөн үү? Тийм байна. Сайн байна уу? Сайн байна уу? Ажилтаа хахад нь ярилгүй өрөөд ирлээ. Зүгээр. За, ярилцж болох уу? Болно. За, юун төрөнд танилцъя те? Намайг Батмөнхийн Гүнжин лам гэдэг. Одоо орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын захиргаа хуулийн хэлцэн, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. За, нэвтрүүлэгт хийзээ захидал бичлээ. Захидал бичээд бараг сар гарсан болсон баха. Тийм, бараг мартцсан. Тийм. Гахаас орж ирэхэд гайхаад хараад авчихсан. Гайхширлаа тийм. Үнэхээр гайхаад. Хинтэйг амьдардаг лээ амбал. Одоо амбал тавлаа аав ээж хоёр дүүгийн хамт амьдардаг. Тийм. За, жагсаач уу? Ажил нь гайгүй. За. За. Үзэгчд бас ямар захидал бичсэн болоо гэд гайхаж байгаах мэдээж мөрөөдлийн нэвтрүүлэг олон 10 хүмүүс захидал ичдэг байгаа. Тэгээ өнөөдөр өөрийн чинь захидлыг онцолж ирж байгаа. Тэгэхээр үзэгчтэй бас захидлаа уншиж танилцуулъя тийм. За тий. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батмөнхийн Гүнжин лам гэдэг. Би өөрийн мэдэж авсан мэдлэг боловсролыг их орондоо багч гэсэн хувь нэмэр бодлоосоо гэсэн үднээс орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажиллаж байна. Би амбал тавлаа аав ээж хоёр дүүгийн хамт амьдардаг. Миний хамгийн бага дүү бодлого Батмөнхийн Тэнүүн сайхан маань одоо 10 дугаар ангиас суралцдаг. Маш их хүсэл эрмэлзэлтэй мундаг хүү байдаг. Тэр маань багасаа л компьютер, техник, технологи сонирхолтой хүүхэд байсан. Тэр хүсэл мөрөөдөл нь одоо хүртэл дүрлзэн хасаж байгаа нь миний энэхүү захидлыг бичих гол шалтгаан болсон юм аа. Яагаад гэвэл би түүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийх юм бол дүү маань Монгол улсын төдийгүй дэлхийд нэрээ гаргаж чадах чадварлаг боловсон хүчин болох юм байна гэдгийг би ойлгосон. Миний саяхан 25 дахь гих өвчнөөр онцлогдсон бөгөөд миний гэр бүл тэр аимшигт өвчнөдөө цаг минут секунд бүр тэмцэж байна. Ээжтэйгээ нэг хоромж болтугай хамтдаа байж нэг удаач гэсэн баярлуулсан гэсэн хүсэлтэй. Мөн та бүхнийг бидэнд тусалж чадна гэсэн итгэлтэй хөтлөгдөж энэхүү захидлыг бичиж сунаа. Хэрвээ миний дүү Тэнүүн сайхан маань өөрийнхөө мөрөөдлийн IT инженерийн мэргэжлийн дагуу хүссэн технологийн сургуульд орж чадвал дүүгээс минь илүүтэйгээр миний ээж, миний гэр бүл туйлын их баярлна гэдэгт итгэж байна гэдэг захидлыг бичсэн. Нэвтрүүлгийн зүгээс өнөөдөр өөрийн чинь захидалтай танилцаад ямар ч сан захидлын сонгоод ирж байна. Тэгээд энэ мэдээллийг ер нь хаанаас авсан? Энэ мэдээллийг ер нь бол би судалж ирсэн. Яагаад гэвэл миний дүү багасаа л хүсэж мөрөөддөг байсан. Би дүүгээ эцэг ихтэй ядаж нэг тусдын болчихсон гэдэг үүднээс дүүгээ ийм нэг сургууль өөрийнхөө чадлаар оруулчихсан гэдэг бодол надад маш их байдаг байсан. Тэр чинээгээрээ би ер нь энэ Монголын нөхцөлд те энэ технологийн сургуулиуд ямар байдгийн талаар судалж исэн. За, Цэлмэг кибер сургууль одоо юугаараа өөрийн чинь анхаарлыг татсан? Цэлмэг кибер сургуулийн хувьд бол Монголын анхны технологийн бүрэн дунд сургууль гэдгээр ер нь бол орчин үед тийм нэртэй юм байлаа. Тийм бүр мэрэгжлийн одоо Монгол болоод гадаад багш нартай тэгээд маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг хос хөтөлбөр гэдэг нь одоо гадаад англи хятад хэлийг хүртэл ингээд давхар ороод ингээд явдаг надад маш их таалагдсан. Миний дүү өөр англи хэлэндээ маш сонирхолтой хүүхэд байдаг. Тийм болохоор надад тэр нь маш их таалагдсан.
Тэгэхээр бид нар мөрөөдлийн нэвтрүүлэг Цэлмэг Кибер сургууль хамтраад хоёр хүүхдийн өсөл мөрөөдлийг биелүүлээд яг энэ сургууль 100% тэтгэлгээр оруулсан байгаа. Тэгэхээр яг өнөөдөр өөрт чинь танад үг оруулахаар оллоо гэдэг баярт мэдээг дуулахаар ирж байна. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Чиний ч гэсэн хүсэл бас ээжигээ баярлуулах гэсэн тий. Тэгээд бас ээж аав ч гэсэн баярлах бах, дүүн ч гэсэн бас баярлах бах гэж бодож байна. Үнэхээр бүгд баярлна гэдэгт би итгэж байна. Үнэхээр тэр тусмаа миний ээж бол одоо үнэхээр хүнд нөхцөлд байгаа болохоор би ээжтэй тусалж чадчих байгаа юм болов уу гэж ойлголоо. Тэ. За ээжийн талаар нэлцүүлээч. Миний аав бол хуваарь хөдөлмөр эрхэлдэг. Гэр бүлээ тэжээгээд аваа явж байгаа манай ганц хүн байгаа. Манай ээж маань түрүү онд ингээд хорт авдар гэдэг хүчнөр өвдөөд би тэд бүгдээр ингээд ер нь л бас сандарчлын байдалтай байнгын хими эмчилгээнд 21 хоног тутам ордог. Тийм байна. Одоо байхгүй байгаа. Тэ хөдөө бас ажилдаа болоод явсан. Тэ. Ээж хоёртаа бас энэ баярт мэдээгээ дуулгая. Дүүн хаана байгаа? Дүү маань одоо хичээл дээр байгаа. Тийм хичээл. Яаж сургуульд сурдаг лээ? Дүү одоо нийслэлийн 133 дугаар сургуульд суралцдаг. Хэд сурж энэ дүү? Дүү боломжийн сайн сурдаг. Ер нь бол өөрөө идэх хичээл зүтгэл айгүй өндөртэй. Тийм сайн суралцдаг. За одоо бүгдээрээ дүүдээрээ очиж баярт мэдээгээ дуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хамт явъя гэж бодож байна. Дүүгийн сургууль хаана лээ? Дүүгийн сургууль 133 дугаар сургууль гэж Дүнжин гарын худалдааны төвийн урдталт байдаг. Хамт явбал зав чөлөө өгөх ажиллаас нь. Одоо уг нь их ажилтаа байдаг. Юу ч гэсэн дараагаас зөвшөөрөл авах гэдэг үзэхөө. Тэгээ. За. Танах чи орон сууц нийтийн аж ахуй удирдах юу лээ айгу урт нэртэй хаад байсан. Орон сууц нийт аж ахуй удирдах газар манайх. Яа чигүүрийн ямар? Манай байгууллага бол хэрэглэгчдэд халуун хэрэгцээний халуун дулаан усыг хангадаг. Дээрээс нь дулааны эрчим хүчээр хангаж бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага байгаа. Эндээс шүл авах уу тий? Харж байгаа. Тэргүүлэгч мэргэсэн хамт олон байхад оршноо гэсэн байна. За яасан? Дараасаа чөлөөг авчлаа. Явж болно гэж. За заашгүй. За тэгвэл бүгдээр хамтдаа сургууль нь бүр юу юм шээ? Дүнжин гарын тийш юм тий? Хичээл нь тарчих байгаа. Хичээл нь арай тарааг байгаа. Тий. За тэгвэл амжиж тархаас нь өмнө очие тий? Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөх Динж Хотхон. Юмны үн таглийжээ. Харин тийм ээ. Гэхдээ бид нар хөгсрөг төслөөсөө өөрсдөө хамаалын найдвартай махсыг удахгүй хэрэглээд эхлэв шүү дээ. Нэрээ хотын биднийг малжуулах сайхан төсөн шүү. Нэмэлт захиалга явагдаж байгаа. Хугацаа нь удахгүй дуусна шүү. Газар дээр нь амжуулнаа. Бүх нийтийг малжуулах хөгсрөг төслийн нэмэлт захиалга явагдаж байна. Хөгсрөг. Өсөх Дэнж Хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлооно. Өсөх Дэнж. Өссөн дэвжихээ бодоод амьдралаа зохицлооно. Өсөх Дэнж Хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цудгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад галт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлооно. За бид явсаар Тэнэн сайхныхаа сургууль дээр ирсэн байна. 133 дахь сургуулийн хэдгээр ангилээд нүм бэ? 10-ийн ангид суралцдаг. Одоо хичээл нь тарж ах шүү байна уу? Тий, одоо тарж ийн гэж хичээсэн.
За тархаас өмнө хоёулаа тэгвэл амжиж олъё тий За сургууль. тэгээ. Бараг тарцсан байна уу? Явсараад. Тэгсэн байж магадгүй. Жижүүр бас оруулах байхаа тий. Шинэ баригдсан сургууль юм шиг байна да. Монгол тэмүүлэл лаборатори гэж шүү дээ. 10 хэдвүлээ? 12. Аа сайн байна уу? 10 анги тарсан уу? 10 тарсан уу? Сүүлийн хичээлд 11 15 тасалж шүү дээ. Тийм үү. За хоёлаа залах уу? За тэгээ. Өө байна. Аниг хаана? Сургууль дээр. За чи нэг давхар сургуулийнхаа нэг давхарт буугаад ир. За. Аниг нэг давхарт нь ороод ирсэн байна. За. Үнэ. За сайн байна уу? За. Эш орох энийг газар сууя. За. Орж байгаа танилцъя тий. За, тэнүүн сайхан. За, тэнүүн сайхан хаана ямар хүсэлтэй өглөө? Би Сэлмэг гибер сургуульд орох тийм тэтгэлэгтэй сургууль өгсөн. За, хичээл ном тарах гээд ачаал ихтэй байна уу? Амар хичээлтэй гат. Амар шалгалтууд байна уу? Өөр шалгалууд дараа 7 хоногс бүгдийг аваад тэгэл амар. За, хэд сурж байна? Гайгүй онц сурч. Шалгалтууд дээр хэд өгч байна? Шалгалууд дээр ер нь багада 85 дээр аваад байгаа. Сайн байна шүү дээ, тий. За, аль хичээлд хэлүүлэх вэ? Англи хэл ба мэдээлэл зүйн дээр сайн байгаа. За, гэр бүлтэйгээ ер нь мэрэгжил сонгохлоор одооноос ярьж эхэлж байгаа юу? Ярьж эхэлж байгаа өмнө жилээс ярьж эхэлсэн. Ээж аав маань их дэмжиж байгаа. IT инженер бол гэж өрөж байгаа. За, яагаад IT инженер гэж бодсон юм? Ягаад гэвэл би нөгөө багасаа IT инженер туртай байсан учраас нөгөө 10 настайгаасаа би нөгөө PC тоглоомны газар орж агаад тэгээд тэр нөгөө тоглоомын яаж нөгөө зохиосон бол гэдгийг их сонирхол татсан. Тэгээд нөгөө IT инженер гэж бодсон. Ер нь IT инженер гэхээр чиний төсөөллөөр IT инженер гэх төсөөлөл маань нөгөө коучлол нөгөө кодыг бичээд байвал цаана юу гарч ирэх юм бол гэдэг их сонирхол татдаг. за одоо эх жил 11 дугаар ангид орох нь шүү дээ тий. Тэгээд эгчтэйгээ бас сурдаг гэсэн шүү дээ. Эгч нь байгаа мó? Игч байгаа дээр байгаа. Тэр байгаа. Чөлөө цаг хэрэг гарч байна. Чөлөө зэрэг нь багтав. Нөгөө хичээлээ игээр одоо амрах гэдэг болохоор их хичээл бэлтэж байгаа. За хичээлээс гадуурх сонирхдаг юм юу вэ? Хичээлээс гадуур чөлөө цагаар бол би нөгөө гүүх туртай. Цэцэрлэг хөрөлн дээр гарч гүүх туртай. Тэгээд англи хэлний ном нөгөө дасгалууд их байдаг болохоор дасгалууд хийх бас дуртай. За хобби юу вэ? Миний хобби ер нь англи хэл тал руу байгаа. Би волейбол дуртай. Тэгээ бас нөгөө гүүх дуртай. Тэгээд энэ жилийн Улаанбаатар марафонд 31 дээр байр. 5 км-ийн зайд. Тэгээд сургуулийн аврах шалгаруулах тэмцээнд дид байр. Хичээлээс гадуурх ажил байнга оролцдог. Тэгээд энэ сар гэвэл туулгал цэвэрлэгээнд оролцсон нөгөө өсвөрийн байгаль хамгаалагчд нөгөө клубтэй байхгүй юу? Тэнд оролцсон. Тэгээд цэцэрлэг хөрөлнгийн цэвэрлэгээнд бас оролцож байсан. Сурагчтай үр дүр дэх зөвлөлийн дэвтэргүн байхгүй юу? Тийм. Тэгээд тэдний зохион байгуулдаг. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү. За ээж аавдаа ер нь хэр нэмэр болж байна? Ээж аавдаа нэмэр болдог. Ээж аавынхаа ачааг хөндрүүлчихгүй гээл. Тэгэл гэр орны цэвэрлээл. Эрэгтэй хүмүүс чинь бас гадуур гараад найз нөхдөөгөө явна гэл тийм байх бах тий. Тийм. Ер нь гэхдээ нөгөө нэг өөрөө IT чиглэлээр сонирхолтой дээрээс нь яг нөгөө компьютер дээр суудаг учраас бас тэр болгоо найзуудтай гармаараа энэ төр гэхгүй. Гэхдээ хаяа нэг гарan гэхлээр нь бол хизээж татгалздаггүй тий өөрийнхөө дураар байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ нөгөө бусад одоо айлын хүүхдүүдтэй адилхан л одоо айлын ганц эрэгтэй хүүхэд шүү дээ. Тийм болохоор би бас нэг тий ийм залхуу болгочихгүйсэн гэдэг үүднээс бас ингээд юм хийж сураасаа гэж би их боддог. Гэр ажилд хэр зарж байна? Ер нь бол зарагдана. Тий. Олон эмэгтэй хүн байгаа гэд хийхгүй байгаад идэг штэ тий. Ер нь айлын ганц эрэгтэй гэд ирэх талдаа юу? Ер нь бол аав ээж маань эрхлүүлсэн. Бид нэр эрхлүүлэхгүй гэж үздэг юм аа. Тий. Ээжийн ирэх хөхтөө. Тий. Тэрнээс илүү баг аавын ирэх хөхчтэй. Тий.
Сургуулийн талаар хэр сайн мэдэх вэ? Цэлмэг кибер сургуулийн талаар. Цэлмэг киберийн сургуулийн талаар Facebook-ээс ба ангийнхаа найзуудаас нэг сонсч ирсэн юм. Тийм. Найз нөхд нь энэ сургуулийн материалаа өгсөн байгаа гэж мэдчихэж байгаа юу? Хэлэг ба. Нууц байгаа. Нууц. Эцчих юм бол хэлэндээ гэж бодоод. Тийм. Сюрприз болгочлаа. Сургуулиас юу нэрсэн нөө материал чинь юм байна, тийм байна. Дараагийн шатанд одоо ярилцсан дуудна гэж ярьсан. Яриг байгаа. Бид нар хаанаас явж байгааг мэдж байгаа тий? Мэдж байгаа. Хаанаас явж байгаа? TVS. TVS гэдэг нь хаа. За. Бид нар өсгөтийн чигээр барилгын компаниас явж байгаа шүү. Тийм бас энэ дээр өсгөтийн чигээр хийсэн байна. Би TVS. TVS гэж хэлсэн байгаа. Бас дахиад TVS-ээс явж байна. Энд нэг гэж байна. Чиний мөрөөдлийг биелүүлэх гэж ирсэн байна. Тэгээд Цэлмэг кибер сургуульд тэнцсэн байна гэдэг баяртай мэдээг дуулах гэж ирж байна. Тэгэхээр чиний хүсэл мөрөөдөл биелэхэд бас нэг алхам ойртож байгаа. Энэ сургууль 2 жил 11 12 дугаар ангидаа 100% төлбөргүй сурах нэ гэдэг баярт мэдээг дуулах гэж Баярлаа. Баяртай байна. байна. Сургууль орхиод явна гэхэд Найзууд орхиж байгаа гэхдээ жоохон хэцүү. Гэтэл ирээдүйн төлөө нэг алхам гэдэг бол надад их амжилт гэж бодож байна. Өөрийнхөө хүссэн мэргэжлэр сурахын тулд мэдээж IT-ийн чиглэлийг яг дагнсан сургуульд нь орно гэдэг бол бас том боломж байх гэж бодож байна. Тийм. Нөө IT инженер гэдэг нөө би багасаа хүссэн болохоор одоо нэг алхам гэдэг бол надад амар том алхам гэж бодож байгаа. Том боломж. За ихчийн хувьд бас мэдээж нэлээд баярлж байгаа тий. Туйл их баярлж байна. Одоо энэ мэдээг аав ээж маань сонсох юм бол гэдэг бодол надад одоо ингэ шууд төрж байна. Ээж аваад нь энэ талаар хэр мэдж байгаа? Зүгээр хүсэлтэд өгсөн гэдгийг л мэдж байгаа. Түүнээс өөр юм мэдэхгүй байгаа. Тий. Тэгээд очиж одоо сургуультайгаа танилцъя, захирлаас очиж эрхийн бичгээ гардаж авъя. Хичээл нь бол таарсан тий. Тэгээ тарсан. За тэгвэл тэгээ хоёр хичтэйгээ хамтдаа явъя тий. За тийм. Ангин дээр юу байгаа юу хич байгаа юу тий. За чухам өндөр юм шүү дээ тий. Игч нь бас өндөр үү? Үгүй. Би тийм бүгдээрээ л ер нь намхан төрлийн хүмүүс. Манай дүүл айгүй сайн өсөд байгаа шүү дээ. Тий, өөрөө нэг спорт нь бас дуртай ингэгүй л дээ. Өөрөө яг хоббигоор яваад байгаа болохоор тий. Айгүй хурд өсөж байгаа. Өөрөө нөгөө IT чиглэлээр сонирхдаг болохоор бас тэрэндээ сонирхолтой болохоор нэлээд юутай байна тий. Дуртай. Тий. Компьютер дээр бол нэлээд сайн суудаг уу? Нилээн суудаг. Оо тийм биш дээ. Хоёулаа өндөр хүн гарч ирэх юм болоо гэсэн чинь. За сайн байна уу танилцъя. Хэн бэлээ? Отхон гүнж тэнүү сайхны игч. Ямар гоё нэртэй би Атхан гүнж гэнэ. За одоо тэгэхээр чи энэ том их чинь дараагийн их чинь тэгээд энд бага юм биш тий. Тэгээд хэр юм шиг нэг ангид сурдаг гэсэн шүү дээ тий. Нэг ангид сурдаг. Яагаад нэг ангид орцсон бэлээ? Нэг ангид орсон нь дүүдийг хаан сурна. Тэгээд нэгдүгээр ангиас хаан сурч байгаа. Тийм. Тэгээд одоо нэгдүгээр ангиас хоёулаа нэг ангид сурсан юм биш тий. За тэгээд дүүн сургууль руугаа шилжчихээр асан Цэлмэг кибер сургууль руу мэдсэн тий. Мэдсэн. За тэгээд одоо ганцаараа үлдэх нь шүү дээ ангидаа. Харин тийм ээ. Одоо ангидаа ганцаараа үлдэх нь дээ гэж. Тэгэж дүүн гой сургуульд орж байгаа. Одоо бүгдээрээ хамт очиж сургуультай танилцъя, эрхийн бичгээ гардаж авъя. За тэгээ. За яа бүгдээрээ. За. Ерөнхий тэтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж хотхон. Юмны үн талийжээ. Харин тийм ээ. Гэхдээ бид нар хөгсрөг төслөөсөө өөрсдөө хамаалын найдвартай махсыг удахгүй хэрэглээд эхлэв шүү дээ. Нэрээ хотын биднийг малжуулах сайхан тасан шүү. Нэмэлт захиалга явагдаж байгаа. Хугацаа нь удахгүй дуусна шүү. Газар дээр нь амжуулнаа. Бүх нийтийг малжуулах хөгсрөг төслийн нэмэлт захиалга явагдаж байна. Хөгсрөг. Өсөх Дэнж хотхон өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх Дэнж. Өссөн дэвжихээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх
өсөлтийн чадхан 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад галт төсвөртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг цогцлооно. За ямар гоё өнгөлөг сургууль ээ. Цэлмэг кибер сургууль. За их орны хөгжил энгийн зүйлээс эхлэлтэй цэлмэг сургууль гэсэн юм байна. Ирэх хичээлийн жилд буюу бид нэр дунд ахлахангаа авч байгаа учраас за 10-аас 12 дугаар ангийнхаа сурагчдад бас боломж олгоод нийт 3 хүүхдийг бол үн төлбөргүй сургуультай нэг жилийн хугацаатай суралцуулах ийм хүсэлтэй байгаа аахгүй. Тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо 3 жил өнгөө сурна гэсэн үг шүү дээ тий. 10, 11, 12 та өнгөө сурна гэсэн үг. Математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалттай. Хүүхэд маань өөрөө яг програм бичих сонирхолтой бол мэдээлэл технологиороо зураг зураад дизайн тал руугаа сонирхолтой бол дизайн технологиор гүнзгийрүүлээд үзнэ. Гүнзгийрүүлээд үзнэ ч нөгөө хоёр хичээл нь бол хаягдахгүй дагалдах хичээлээр ороод явж байгаа. Сургууль айл сургуульд явж байгаа. Төвлөлтөөр хуур такондо дургийн дагуулын битган сэтгэгч. Яг ийм хүүхдийн бүтээл сэтгэлгээнд дээр тулгуурсан системийн хөтөлбөртэй тоглонгоо суралцсан гэсэн үг. За бид явсаар цэлмэг кибер сургуулийн гадаа ирсэн байна. За цэлмэг кибер сургууль маань нүдэн салахгүй хараад ах шиг шүү дээ. Ийм өндөр хичээлийн 9 давхар байртай. За тэнд одоо байгаа бидний орох гэж байгаа 2 давхар нь бол эрхчлээс цэцэрлэг болно. Тэгээ энд яг чиний сорох байр бол энэ байгаа. Яг 5 богдын эсрэг тал гэртээ нойрхон байгаас таас тий. За харж байгаа сэтгэл бас гоё байх тий. Шинэ сургууль орж болохоор үнэхээр их баяртай байна. Ялангуяа цэлмэг сургуультай бүр их баяртай. За их чихнүүд. Гоё сургууль харагдчихээн. Гоё сургууль сурах чад бас баяртай. Амар гоё харагдчихээн тий. Цугтаагаад ирчмээр л санагдаж байна уу? За бүгдээрээ татгшаа сургууль руугаа орцгоё тий. Захиралтай нь олзъя, сургуультайгаа танилцъя. Готол офис төр чигээрээ сургууль болох нэ. За. Анхдагч нь бай гэд. За. Мөднөөсөө. За тавтаа морил сургуультай. За хараа. Цэлмэг гиз актем зоны сургууль гэсэн байна. Зоозогийн цэлмэг зоозогийн найзууд гээд хэлсэлт авчин гэсэн байна. Энэ нөгөө толгой компани амжилт актем амжилт групп гээд байгаа. Тэгээд амжилт группийн харьяа цэлмэг кибер гээд IT-ийн сургууль, дизайн технологи, IT технологи гээд ер нь судалсан мэдэх бах тий. Мэдж байгаа. За бүгдээрээ цахилгачтайраа оръё. Сайн байна уу? За мөрөөллийн нэвтрүүлгээс хүүхдэд дагуулад ирлээ. Баярт мэдээгээ бол дуулгацсан байгаа. За. Тэгээд ямар ч одоо эрхэм бичгээ гарчихгүй сургуультайгаа танилцахад ирсэн байгаа. За, юуны өмнөд баяр хүргэе. Тэгээд бид нэр өнгөрсөн хичээлийн жилд бол нийгмийн хариуцлагын хүрээнд бол нэг 125 сая төгрөг орчим төгрөгийн бол тэтгэлэг зарлаад хүүхдүүдэд бол эсвэл нь сургасан. Энэ хичээлийн жилд бол нэг 150 сая төгрөгийн тэтгэлэг зарлаад за мөн мөрөл бэлдийг нэвтрүүлэхтэй хамтраад нэг 3 хүүхдийг сургуультай үнэлбэргүй сургах юм эрхэм бичиг гардуулах гад ер нь одоо яг ингээд сүүлийн маань хүүхд болж байна тий. За тэг ямар ч гэсэн юун төрөнд бол маш их баяр хүргэе. Тэгээд маш их хичээл зүтгэлтэй олон нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг зохион байгуулж идэг ийм хүү байна лээ. Тийм ч учраас бид нар ер нь бол маш олон удаа материалуудыг нь үзээд бүүнөрөө ахиж хуралдаж ярилцсны эцэд бол сонгон шалгаруулж бол авсан байгаа. За өөрийн чин хүсэл эрмэлзлэл авьяас чадвараараа бусдыг манлайлан оролцсонд явдал талархаж 100% төлбөрөө суралцах эрхэм бичиг гардуулваа гэдэг чинь ариун болортой гардуулж байна. За баяр хүргье. Тасралтгүй хичээнгүүлэн суралцаарай. Баяр хүргье. За баяр хүргье. За баярлалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан тэтгэлэг төлбөрт өөрийн чин хүсэл эрмэлзэл авьяас чадвараараа бусдыг манлайлан оролцсон явдал талархаж 100% төлбөрөө суралцах эрхэм бичгийг гардуулваа гэсэн мэн. Баярлж байна чиний өнөөс. За юу вэ? За яасан бэ?
За сургууль маань бол математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрлсэн сургалттай юм сургууль байгаа. За технологи гэхээр ер нь бол хүмүүс зөвхөн компьютер гэж бол ойлгодог. Гэхдээ технологи маань бол дотроо 3 төрөлд бол задардаг байгаа. Мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи гэж задарна. За тэгэхээр дунд ахлахангийнхан маань бол яг энэ дизайн технологи, техник технологи, мэдээллийн технологи руу бол илүү гүнзгийрлэн судлах бас боломжтой. За мэдээллийн технологи маань цаашаа дахид задраад компьютер програм хангамж, график дизайн гэдэг ингээ хоёр салаад задраад явна гэсэн үг. За 6 дугаар ангиас эхлээд бол манайх хятад хэл гүнзгийгээр судлагддаг. 1-р ангиас эхлээд бол англи хэл бас үздэг аа хүүхдүүд маань. За одоо яг та хэдийн маань харж байгаа бол багс энэ 2 давхар сургууль маань бол баг сургууль байгаа. За гэхдээ ирэх хичээлийн жилд бол яг энэ 2 давхар сургуульд маань бол цэцэрлэг маань ороод за бидээ саяны орж ирсэн нөгөө 7 давхар сургууль шүү дээ тий. За тэрлөө маань бол 1-ээс 12 дугаар анги бүгдээрээ орно. Бага ангиуд маань ер нь бол 1-2 дугаар давхруудад за дунд ахлах ангиуд маань 3-аас дээшээ давхруудад бол байрлахаар ингээд зохион байгуулалтын ажлууд бол хийгдсэн байгаа. За хэдүүл одоо дээшээ гарч үзье. За ерөөхдөө бол нэг давхруудад маань бол дандаа бага ангиудын нөгөө баг сургуулийн стандарт бол 2 давхар байдаг учраас бага ангиуд байдаг. Нэг болон 2 дугаар ангиуд. За дээшээ бол 3, 4, 5 дугаар ангиуд байгаа. За тэгээ нэмээд технологийн кабинет. За тэгээд урлаг. За англи хэл орно гэж юм. Тэгэхээр нөгөө 10 дугаар 11-р ангиас ямар хэл нь орох вэ? 2 хэл нь орж явах уу? Энэ бол 6 дугаар ангиас эхлээд 2 хос хэл нь хоёулаа ороо явдаг байгаа. Хятад хэлтэй, гадаад бол монгол агштай. За гадаад агш маань бол сонсгол ярианы хичээлээ ороод, монгол агш маань ингээ бичгийн хичээлээ ороод явдаг. За энэ бол манай сэтгэл зүйн кабинет байгаа. За манайх бага насны хүүхдийн сэтгэл зүйчтэй 1-ээс 12 дугаар анги маань бүх хүүхдүүд сэтгэл зүйн хичээл бол бас ордог байгаа. За эх хичээлийн жилд бол бид нар бас энэ IQ буюу хувийн хөгжлийн хичээлээ бас илүү сайжруулад олон улсын хөтөлбөртэй болох зорилготой энэ зүүн бол ажиллаж байна. За тэгэхээр манай сурагч маань бол манад илсэн орж байгаа нэг талтай маш том даваа талтай. Яг тийм бол ч өөрөө бас юм нөгөө нийгмийн итгэв сайтай сурагч байсан шүү дээ. Тэгэхээр манай сургуулийн сэтгэл зүйчтэй хамтраад за үе тэнгийнхаа хүүхдүүдэд болон дүүнертэй төрөл бүрийн нийгмийн ажлуудыг бас хийж явах бол бас боломжтой байгаа. Тэр тал дээр бол манай сургуулийн захиргаа нийгмийн ажилтан сэтгэл зүйч бол бүрэн хамтарч ажиллахад бол бүрэн боломжтой байдаг байгаа. За 1-ээс 5 дугаар ангийнхандаа бол IQ, хувийн хөгжлийн хичээл, за одоо нөгөө 9-р сарын 1-нд хичээл орсныхан дараагаар бол бүх шатны онцлогоо тест те айц болон төвшөрийн төвшөрөг тодорхойлох тестүүд гэдэг энэ бүх шатны онцлогоо тестүүдийг бол аваад түүн дээрээ бол балаад бид нар судалгаа хийгээд тэгээ эцэг их болон багш өөрт нь ингээд танилцуулаад тэрэн дээрээс үндэслээд дараагийн шатны судалгааны ажлуудаа бас хийгээд явдаг. Бас нэг ийм онцлог байгаа. Тэгэхээр манай сурагч маань бол бас хамтарч ажиллах бол бүрэн боломжтой ах гэж миний хувьд бол бас харсан анкетнаас нь бол илүү хараад тий. За ингээд ийшээ. Та хэдээс мань асуух юм байна уу? Одоо 11-р ангид ороход нөгөө хятад хэл эхнээс нь үзэх үү? Одоо бол дунд ахлахангийнхан бол маш энэ асуулт юу нь бол маш их асуудаг л та. Урд нь нөгөө нэг жишээлбэл улсын сургууль сурч байсан, хувийн сургууль сурч байгаагүй, англи хэл үзэж байгаагүй, хятад хэл үзэж байгаагүй гэх тэгэхээр ер нь бол тухайн хүүхэд маань өөрөө ямар төвшөнд вэ тэр төвшнгөөс нь эхлээд л заана гэсэн үг. Анхан шатны хүүхэд бол анханаас нь анхан дунд гүнзгий гэж 3% шалгалт авч 3% төвшингийн тодорхойлцоод за тэрэн дээрсээ үндэслээд байгаа төвшнгөөс нь эхлүүлээд заагаад явна гэсэн үг. За тэгэхээр гадаад хэл маань бол сонсголт болон яриа бичиг гэдэг бол 3% тусдаа ордог. За сонсгол болон ярианы хичээлийг бол гадаад багш нар ороод, за бичгийн хичээлийг бол монгол багш нар маань ороод ингээд явдаг учраас ер нь бол стандарт цаг нь бол 5-аас дээш цагийн сургалтын цагтай бол явж байгаа учраас манай сургуулийг илсэн ороод төгсөж байгаа хүмүүс маань бол төгсөхдөө олон улс төлөөлж зөвшөөрөлт IELTS болон HSK-гийн оноотой орлол төлөөлж зөвшөөрөгдсөн оноотой орлол төгснө. Жинаа. Тэр таалагдж. Шоконд ороод. За энэ 2 давхар маань цэцэрлэг болно гэж байгаа шүү дээ. Тий, одоо байгаа 2 давхар сургууль маань эх хичээлийн жил цэцэрлэг болоод за эцэг эхчүүдийнхаа бас цаг завыг хэмнэсэн нэг дор бүрэн үйлчлэгээ өгсөн юм
зохицолбор болохоор бид нар бол хичээж ажиллаж байна. За одоо энэ хажуу талд харагдаж байгаа 7 давхарлогоо бол бид нар дунд болон ахлахангуудаа нэмж бол оруулаад за нийт сурагчд маань бол энэ 7 давхар байрлал шилжиж орох юм. За тэгээд манайх бол хүмүүс бас их асуугаад байдаг те энэ ерөөсө гинт харагдаж байгааг сурвал гараад ирлээ ч гэх юм уу. Манай хаан бол дөрөвт байрладаг. Тэгээд яг энэ бүстэй бол бид нар энэ эхлэлийн боловсролын кампус болох зорилготой бол ичингүлэн бол ажиллаж байгаа. За мөн хаан бол дүүргийн одоо яг энэ урт талд бол манай эхлэл брендийн маань үйлдвэрийн байр байдаг. Тэгэхээр одоо технологи болон электрон технологиор илүү гүнзгийрэл суралцж байгаа хүүхдүүд маань бол үйлдвэр дээр бол дадлагын ажил бол хийх боломжтой. За ийм байгаа. За бас манайхан яг энэ сурчлын бүстэй бол энэ хэсгийг бол эхлэлийнхаа боловсролын кампус болгоод за үүний дараа бол их сургууль, за дотор байр, за сургууль спорт зал гэд нэмэлт маш олон зүйлүүдийг бол эх хичээлийн жилүүдэд бол төлөвлөсөн байгаа. За тэгэхээр манайх мөн сургуулийн автобустай. За автобус маань бол бүх чиглэлд бас явдаг. За бүх чиглэлээс хүүхдүүдэд аваад бол сургууль руугаа өглөө оройд бол ирээд явдаг байгаа. За юм байгаа. Эх хичээлийн жилд бас бид нэр бүрэн тоноглогдсон сургуулийн 150 м² хэмжээтэй сургуулийн галтаагаатай болохоор өнөөдрөөс бас ингээд засварын маань ажил бол хийгдэж байна. Өнөөдөр бас их сайн өдөр гэсэн учраас ингээд засварын маань ажил бүр эхлээд одоо яг эх хичээлийн жилд нь хажуу шинэ байрлалгаа нүүж орохоор бол төлөвлөгдсөн байгаа даа учраас яг засварын ажлууд бол хийгдэл идэл ажиллаж байна да. За цэлмэг кибер сургуультайгаа танилцлаа. Тэгээд хамгийн их таалагдж байгаа юм нь юу вэ? Энэ цэлмэг сургуулийн нөгөө хөтөлбөрүүд нь маш их таалагдсан. Учир нь нөгөө хятад хэл, англи хэл нөгөө хос гүнзгийрүүсээ хэлтэй болохоор бас англи бас дуртай. Тэгээд нөгөө хослуулан сурах надад маш их таалагдлаа. IELTS-ийн оноотой төгснө гэж шүү дээ, тий? IELTS-ийн оноотоос төгснө. Тэгээд ирээдүйд илүү нөгөө амархнаар гэх юм уу? Нэг тиймэрхүү нөгөө юу нэг алхам оргичлаа. Надад бас нөгөө багш нар нь таалагдсан. Учир нь нөгөө гадаад багш нартай, бас монгол багш нартай. Тийм. Бас нөгөө олон клубтанд би орох гэж байна. Бас захирлах сая тэгсэн шүү дээ, тий? Нийгмийн ажил хийхэд бас нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэдгсэн шүү дээ, тий? Би бас нөгөө нийгмийн ажилдаа бас идэвхтэй оролцдог. Тийм нөгөө өмнөх сургуультай бас байнга нөгөө сар болгон юм зам зохион байгуулдаг нөгөө сургуульд явуулж нөгөө байгаль орчноо цэвэрлж мэрлэгдэх тиймэрхүү маш их хөтөлбөрт оролцдог гэсэн. Тэгэхээр яг бид нар сонгон шалралт хийж хаад 300 төгтийн материал ирсэн. Тэгэхээр тэр аль нь таалагдаад одоо орсон гэж бодож байна. Миний хувьд тэр хэсэн дээр бол нөгөө IT инженерийн тухайн юмнуудаа хийсэн. Тэгээд багасаа би дуртай байсан болохоор тэгэх ч юм уу. Тийм. Тэгээд сүүлдээ нөгөө бас амьдралын тал дээр жоохон битсэн болохоор авсан баг гэж бодож байна. За мөрөөллийн нэвтрүүлэг цэлмэг кибер сургууль хамтраад тэтгэлэг хөтөлбөр зарласан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоо 2 хүүхэдтэй эрхийн бичиг өгсөн. За өнөөдөр яг сүүлийн хүүхэд буюу Тэнэн сайхан байна. 10 сая төгрөг буюу одоо 2 жил үн төлбөрөөс арах эрхийн бичиг захирал агшаасаа гардаж авахд бэлэн болсон байна. За юуны өмнө Тэнэн сайхантаа баяр хүргэе. За тэгээд манай сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд бол 3 хүүхдийг бол үн төлбөрөөр суралцуулж байгаа. За түүний маань хамгийн сүүлийн хүүхэд бол Тэнэн сайхан болж байна. За ингээд эх хичээлийн жил буюу 11, 12 дугаар ангидаа манай сургуульд 100% үн төлбөрөөр суралцах эрхээр шагнаж байна. За баяр хүргье. Хэлэг болтохгүй байна. Чиний өмнөөс ч гэсэн баярлалаа бүр хэлэхүг болдог. Намайг өсгөж хүмүүжсэн аав ээжтэй хамт ихэнд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд намайг одоо хүлээж авсан цэлмэг кибер сургуультай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их хичээг болно. Одоо ийм том сургууль ингээд тэтгэлэгтэр орсондоо маш их баярлж байна. Хэлхийн аргагүй сайхан. Миний төвд энэхүү боломжийг олгосон. Нэгдүгээр танаа мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олонд туйлын их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Дараа нь цэлмэг сургуулийнхаа хамт олонд бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Үнэхээр их баярлж байна дүүгээ ийм мундаг сургуульд ороод ингээд цаашдаа өөрийнхөө ирээдүйд хөл тавих эхнийхээ алхмыг хийгээд ингээд явж байгаад их чинь бол үнэхээр их өмнөөс нь баярлж байна. Миний дөө хичээгээд энэ олны итгэлийг битгий алдаарай гэж дүүдээ хэллээ. За дараагийн Дүүгээ цэлмэг кибер сургууль орсон маш их баяртай байна. Мундаг хамт олонтой болно гэж итгэж байна. Тэгэхээр мундаг том сургуульд орж байгаа. Дүүнийхээ хэрээр маш мундаг хүн болно гэж би бодож байгаа. Тэгээд дүүдээ амжилт хүсье. За тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд одоо 3 хүүхдийн өсөлт мөрөөдлийг биелүүлээд одоо Тэнэн сайханд бол 10 сая төгрөг буюу 2 жилээр их за мөн өвөр хангаан аймаг Зүүн хараагаас гээд ингээд 3 хүүхдийн өсөлт мөрөөдлийг биелүүлж байгаа танай хамт олонд одоо чин сэтгэлээсээ талархаж байна.
Тэгээд ажилд нь одоо өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд тэнүүн сайхандаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Сургуулийнхаа нэрийг улс орондоо за олон улсад гаргасан үнэхээр бусад сурагчтайгаа төвчилсэн мундаг сурагч байгаарэ гэж бас хичээнгүлэн хүсье. За баярлалаа. За. Ерөнхий тэтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж хотхон. Юмны үн талийжээ. Харин тийм ээ. Гэхдээ бид нар хөгсрөг төслөөсөө өөрсдийнхөө малын найдвартай махсыг удахгүй хэрэглээд эхлэв шүү дээ. Нэрээ хотын биднийг малжуулах сайхан тасан шүү. Нэмэлт захиалга явагдаж байгаа. Хугацаа нь удахгүй дуусна шүү. Газар дээр нь амжуулнаа. Бүх нийтийг малжуулах хөгсрөг төслийн нэмэлт захиалга явагдаж байна. Хөгсрөг. Байна уу? Сайн уу? Аваад ярих боломж нь уу? Ээжийг бас хамт байлгамаарах юм. Ээжийг бас хамт байлгамаарах юм. Тэгээд юм хэлэх гэсэн юм аа. Аав ээж хоёр сонсож байгаарэ. Энд хийх юм байна. Зэнэ. Энэ араа цэлмэг гэж сургуульд нөгөө нэг хүсэлт өгсөн гэж тэгжсэн штэ материалаа өгсөн гэд. Тэнцээд өнөөдөр яг юугаа авч ийн ирэх юм бичгээ. 2 жил дүүн төлбөргөө сурахаар болсон тээсэ. Ууш ямар мундаг юм энийг баяр хүргэе. Ганц мэнийг өстө ухаантай. Тэгээ бид гуруулаа ирээд ингээд нэвтрүүлгийн хамт олонтой явж ийн нээж. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн за. Баярлалаа. Ихтэй баярлалаа минь. Ямар гоё мэдээ сонсголоо баярлалаа. Бид нэр ингээ ах дүүстэй бүгдээрээ ингээ сууж байгаа. Хараа бүгдээрээ ингээ хоол идээд байгаа. Ингээ сууж байгаа бид нар гайхалтай аймагт ингээ. За хүүн цэлмэг кибер сургуульд тэнцсэн байна. За баярлалаа. 2 жил өр төлбөргөө сурах 10 сая төгрөгийн төлбөртэй сургууль. 11 12 дугаар ангидаа өн төлбөргөө сурахаар болсон байна. Баяр хүргэе гэж. Баяр хүргэе. Хамгийн түрүүнд ээж автагаа баярт мэдээгээ дуулгаж гин. За баярлалаа. За цэлмэг кибер сургуулийн захирал. За Улаанбаатар хотод ирэхээр хүрээд ирээрээ сургууль дээр хүрээд ирээрээ. За. Баярлалаа мэдээ. За. Ажилд нь амжилт хүсье мэдээ. За баярлалаа. Ямар гоё юм. За баярлалаа. За сургууль ямар ээжтэй ярэ. Сургууль амар гоё том тэгээд багш нар сайтай. Тэгээд нөгөө орчин хичээллэг орчин сайтай газар. Тийм үү ямар мундаг юм миний хөөс онц. Миний хөө хичээгээр одоо өстө миний хөө хичээн тий. Миний хөө ухаантай өстө. Тийм. Ямар гоё юм миний хөө. Баярлалаа миний хөө баярлалаа. Таны ирэх хүүхд юм биш үү? Ганц ирэх хүүхд чи юм биш үү? Дөрөв ихчтэй. Аха. Сүүл гарч нэг хөө байгаа. За. Хөрхи яасан. За та сайн яваад ирээрээ. За баярлалаа мэдээ. Моротол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтан нар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарэ халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэндүүжим дэлгээр харгүй замаар ургаш шалхаад хүсэл мөрөдөл бидэх юролтэй хүний хорвоо. За тэгээд олон хүмүүсийн итгэлийг алдалгүй одоо сайн сурах хэрэгтэй байх нь аав ээжийнхээ ачийг хариулж байгаа гэсэн. Мэдээж бас энэ цэлмэг кибер сургууль гэсэн энэ том боломжийг олгож байгаа учраас миний хичээд сайн сураарай. Ойлголоо баярлаа. Зүйл манай гэр бүлийн хувьд бол маш том одоо үүд хаалга нэгжиж гин гэж би харж байна. Миний дүү яг өөрийнхөө хүссэн сургуультай хүссэн мэрэгчлэрээ орж байгаа нь цаашдаа хийх одоо цаашдаа явах бүх зам мөр нэгж үүгэр нэгжиж байгаа болоо гэж би бодож байна. Маш их баярлалаа. За.
Гэлгүй яах вэ? За тэгээ таны хамт олон ч гэсэн баярлалаа. Өндөр амжилт хүсье. Баярлалаа. Намар хүрээд ирэхэд нь сургуулаа энэс илүү гоё болгоцсон байна бид нар. Яа тэгвэл өдөр тутамд бол бүх ажлууд бол өдөр минут тутамд бол нэг ч зүгээр суухгүй бол хийж байгаа учраас 9 сарын 1-нд хичээлдээ орохт нь бол сургууль нь өнөөдөр харж байгаас нь илүү гоё болгоцсон байна гэж бол амлаж байна. Хичээлийн нээлтэн дээр 9 сарын 1-нд одоо удахгүй уулзъя. Бид нар ч гэсэн бас тэр баярын өдөр нь ирнэ. За ингээ үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. Ингээ 3 хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлснээр энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төвчээр өсөлтийн чухал ажиллаж байна. Мөн хамтран ажилласан Цэлмэг кибер сургууль хамт олонд талархлаа. Ингээд эх 7 хоногт мэдээж хин нэгнийх нь хүсэл мөрөөдөл биелсэн баяртай мөчтөө эргээд уулзъя. Баяртай.